Минь төргий орж ирсэн төсөл бол ойлгомжтой бид нар цагаан дээр хараар бичсэн өдөр хоногийн тоо бол зөрүүтэй байгаа учраас энийг ингээд хүлээж аваад өөрчлөөд явах нь зөв гэж бодож байгаа. Зүгээр энэ асуудал яагаад бидний нөгөө анхааралд орсон за иргэд бас энэ гомдол мэдээлэл өгөөд цэц дүгнэлт гаргасан гэдгийг харах юм бол намар болсон үйл явдалтай бол холбоотой юм. Тэг яг энэ бол зүгээр нэг л энэ тооны одоо өдөр хоногийн тооны асуудал байгаа. Нэг маргаантай зүйл бол үндсэн хуулийн цэц их судлын хуралдаан зарлаад дүгнэлт гаргаад 64-ийн 2-ын дагуу гаргаад ирэхэд улсын хурал түүнийг нь авч хилцэхгүй юу гэдэг асуудал улсын хурал дээр ч гэсэн маргаан болсон. Тэгээ энэ бид нар хууль зүйн байнгын хороогоор ч гэсэн энэ яг тэрийг авч хилцээд байгаа мó эсвэл өөр юм яриад байна уу гэдэг ч ойлгохтой байгаад яг дэгийн хуулийн дагуу бол явж чадаагүй. Дэгийн хууль дээр бол үндсэн хуулийн цэц дүгнэлт албан тушаалтантай холбоотой дүгнэлт гаргасан бол холбогдох байнгын хороо буюу хууль зүйн төрийн байгуулалт нь хилцээл ингээл явдаг ийм дэгтэй байгаадсан. Тэгээ энийг яагаад тэгээр нь яваагүй гэдэг асуултанд бид нар бас дараагийн муу прецедент үүсэхгүй тулд улсын хурал өөрөө нэг хариулт өгөх ёстой. Дэгийнхаа хуулийг одоо хэрвээ бидэд зөрчсөн юм уу эсвэл өмнө нь нөгөө улсын хурлын гишүүдийг эргүүлэн татах хуулийн дээр ерөнхийлөгчийн тамгын газрын ажлын хэсэг бол эн чи бараг ингэхгүй дэгийн хууль чинь буруу байна. Үндсэн хуулийн дээр бол энэ өөр ихний хоёр асуудлаар нь л улсын хуралд оруулан нөгөөдүүл нь дүгнэлт гаргана гэж байгаа учраас бараг л нөгөө эргүүлэн татах юм бол 9 гишүүн тэнд одоо дүгнэлт гаргачих юм бол улсын хурал авч үзэхгүй шууд л одоо татагдах ингээд нөхцөл нь болно гэдэг байдлаар оруулж ирсэн л дээ. Тэгээ яг тэр логикоор авах юм бол тэнд чинь Монгол улсын ерөнхийлөгч засгийн газрын тэргүүн ерөнхий сайд улсын хурлын дарга үндсэн хууль зөрчсөнийг шийднэ гэж байгаа. Тэгээ шийдвэр үндсэн хуулийн цэцгийн 9 гишүүн тэрийг шийдчих юм бол улсын хурал тэрийг авч хилцэхгүйгээр шууд одоо огцруулах ийм үндслэл байгаа юм шигээр бол тэндээс тайлбарлаж ирсэн л та. Тэгээ би бол тийм биш байх гэж бодоод байгаа. Тэгээ энэ нэг процессын асуудлаа тэгээ тэр дэгийн хууль дээр байгаа үндсэн хуулийн цэцээс албан тушаалтантай холбоотой дүгнэлт орж ирэх юм бол улсын хурал тэрийгэ яаж авч хилцэх үү гэдэг юм нэг мөр бас тодорхой болохгүй бол цаашаад ийм тодорхой бус явсаар хагаад муу прецедент болох үедээ гэсэн болгоомжл байгаа учраас энэ дээр бид одоо даргын цандаг очир гишүүний бас ингээ ажиллаж байсан улсын хурлын хууль, дэгийн хууль, хэн шалгалтын хууль байгаа. Энэ дээр бас нэг дахиад тэнэрийг нягтлаад бүгдээрээ ярилцаа зүв болох тал руу нэг мөр шийдлийг гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаа. За Номын Чимэг гишүүн санал хэллээ. Ер нь одоо бас бид нэр анхаарах ёстой олон